Хэрвээ та нарын тоглодог тоглоомнууд чинь чамайг хараагүй байхад хөдөлдөг амьтаа байсан бол яах вэ? Амьд тоглоомнууд гэхлээр эвгүй санагдахгүй байна гэж үү? Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ алдарт тоглоомын түүх хүүхэлтэй кинон дээр товч тайлбар болон сонирхолтой байцгаа яриа өрнүүлээ. Лайк болон subscribe товчоо дараагүй бол яг одоо дараад бичлэгээ тухлан үзнэ үү. Энэхүү дэлхий дээр тоглоомнууд амьд байдаг бөгөөд хүмүүст бол амьд бишээр дүр хэсгэж амьдарцгаадаг. Анди хэмээх хүүхэд тоглоомнуудаа их хайртай, болгоомжтой, нандинан тоглодог хүүхэд. Харин эдгээр залуус бол түүний тоглоомнууд. Андиг тоглоомоор тоглож дуусаад төр явсан байх зуур манайхан хурал хийж ирж буй зүйлс дээр ярилцаж нэлээд зохион байгуулалт анхааралтай ажилладаг. Андигийн хамгийн хайртай дуртай тоглоом бол Woody. Тийм учраас ойр тойрны асуудлууд тоглоомнуудыг Woody ерөнхий зохион байгуулж хариуцж авч явдаг. Ерөнхийдөө бол Андигийн хамгийн дуртай тоглоом нь учраас ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэдний гэр бүл удахгүй шинэ гэрлүү нүүх гэж байгаа болохоор Анди хүүгийн төрсөн өдөр 1-7 хоногоор урагшилсан байдаг. Энэ мэдээг сонсоод тоглоомнууд бүгдээрээ аимшигтэй сандралтай хүүхдүүдийн авчирж байгаа бэлгийг цонхоор хальт ажигласан чинь бүр авраг бэлгнүүд авчирж идэг шүү. Төрсөн өдөр гэдэг бол тоглоомнуудад маш муу мэдээ. Яагаад гэвэл төрсөн өдрийн хүү шинэ тоглоом бэлгэнд авах юм бол хуучин тоглоомнууд маань хаягдах, хайр хүртэмжээ алдах, шинэ тоглоомноороо орлуулах хэцүү үйл явцтай тулгардаг болохоор манай хэдэд бол нэлээд нухацтай том асуудал. Ямар ч тач бэлгнүүдэд задлаад манай тоглоомнууд бас ямар бэлэг авч байгааг нь нууцаар тагнуултаа сонсож суuna. Ашгүй нээх сүртэй тоглоом авалгүй бэлгнүүдэд задлж дуусгаад ээж нь хаанаас ч бүүмэд гинтийн бэлэг задлж гаргаж ирээд тэрхүү бэлэг нь цоо шинээр нээлттэйхэн гарсан Buzz Lightyear хэмээх сансрын хамгаалагч фигюр байна. Шинэхэн гэртээ ирсэн манай Buzz өөрийгөө тоглоом гэж мэдэхгүй жинхнээсээ сансрын хамгаалагч гэж бодоод аягүй инээдтэй. Бусад тоглоомнууд маань хөөе чи чинь тоглоом штэ гэд сонирхон асууж шалгаахад би тоглоом бишээ би та нарт нисэж үзүүлээгээд нисэж үзүүлнэ. Бүр яг ч бас нисэж чаддгүй ч эргэн тойрондох зүйлсийн тусламжтайгаар өөрөөгөө эргэлтэн тойроод бүр мөсөн сансрын хамгаалагч гэдэгтээ итгээд тайнаа. Манай Woody энд Buzz-ыг харчаа жоохон атаархаастай, хардаастай, айгүй хэцүү. Угаасаа өөрөөс нь илүү тоноо төхөөрөмжтэй, илүү гоё үзэмжтэй тоглоом Анди бэлгэнд авчихлаар жоох сэвтээлтэй. Цаг хугацаа явахын хэрээр Анди Woody-д хайртай байсан ч Buzz-ыг бэлгэнд авснасаа хойш Woody-гээрээ тоглохоо болоод Woody-гийн байр суурийг Buzz-аар сольждаг. Бусад тоглоомнууд маань ч гэсэн Woody-г ахлагчаараа харахаа болж илүү Buzz дуртай түүнийг сонирхохын өөрчлөлт Woody-д бол нэлээд хүн дээр тусна. Яа тэгвэл хүн бүр өөрийг нь хүндлээл хайрлал бүх юм сайхан байж байхад гинэд нэг өөрөөс чинь илүү гоё тоног төхөөрөмжтэй гарч ирээд чиний хийдэг байсан бүх юмыг оролдоод илүү мундаг хийгээд байвал хинц ч хэцүү санагдана шүү дээ. Тийм биз? Тэгээд байж байтал Анди болон түүний гэрийнхэн хамтдаа пицца идэхээр гарахын өмнө ээж нь түүнд өөртөө нэг л тоглоом авч явахыг зөвшөөрнө. Энийг сонсон Woody албаар Buzz-ыг ширээний ард гацаах гэж байгаад санаандгүй цонхоор түлхээд унгаачна. Бусад тоглоомнууд Woody-ийн үйлдэлийг хараад хам нэг тоглоомоо цонхоор жийчгэр мэдээж юу гэж дуртай байх вэ? Дургуйслын илэрхийлэн дайрж мэрээд агуу мэтгэлзээний эхлэх үеэр Анди өрөөндөө орж ирээд Buzz байхгүй болохоор Woody-г аваад писсаны газар руугаа гэрийнхэнтэйгээ явна. Цонхоор унсан Buzz харин мөчөөгөө өгөлгүй Woody-гээс өшөө авахаар тэднийг дагаж яваад гэрийнхэн бензиний колонктор зогссон байхад Woody үсэрч гарч ирээд барьж авснаа шууд гар зөрүүлээд эхэлнэ. Дааж үүмээ самуу ноцолтооноос олж Woody Buzz хоёрыг машин өрхөд явчихнаа. Бүдэггүй энэ хоёр өстой нэрээ. Харин Woody маань Buzz-ыг бодвол цацаа царайлаа зогсолгүй гяс хурдан сэтгээд писсаны хүргэлтийн машин суугаад Андиг олж чаддагч. Buzz Lightyear маань өөрийгөө жинхэнэ сансрын хамгаалагч гэд бүр итгэцэн болохоор явж писсаны газрын пуужин шиг харагдах хажуурын тоглоом руу гүйж яваад өөрөө орчихдог. Woody болохоор Buzz-ыг гэртээ хамт авч очихгүй бол бусад тоглоомнуудтай уулзраа олж чадахгүй болохоор амхандаа хамт явахгүй тойноос нь хажуурын тоглоом руу ордогч манай хоёрыг Sid хэмээх жинхэнэ галзуу солиотой хүүхэд барьж аваад өөрийнхөө гэрлүүгээ аваад явчихна. Сонирхолтой нь Sid-ийн гэр Анди-г нүүх гэж буй гэрийн хажууд байдаг. Товчхондоо бол хөршүүд гэсэн үг. Нэг талаараа ашигтай, нэг талаараа ашиггүй. Sid бол тоглоомоо хайрладгүй, эвдэлж сүйтгээд нэмэх замбраагүй, хайхрамжгүй тоглодог хүүхэд. Энийг нь Woody мэддэг болохоор ёстой чичрээд лүнэн голоосоо айгаад шээс алдаастай. Sid тэгээд Woody Buzz хоёрыг өрөөндөө тавиад гарсан зур Woody санаачлахыг гартаа аван хаалгаар бушуухан гараа зогтох үед Buzz телевизээр өөрийнхөө сурчлагаа рекламыг үзээд хорвоо ертөнцийн жинхэнэ үнэнийг мэдсэний дараа бүр итгэж өгөхгүй юм болохоор өмнө ниссэн шигээ дээш нисхийг оролдож хоёр давхраас үсрэхэд мэдээж нисэж чадлагүй газар унснаар гараа авталдаг. Сансрын хамгаалагч биш жирийн нэгэн тоглоом болохоо мэдсэн. Buzz Lightyear гүн шоконд орж үнэтэй эвлэрэн сүүлдээ бүр тус биш гай уулаад манай хоёр Sid-ийн гэрээс зугтаж гарч чаддаг. Гэтэл Sid-ийн өмнө нь тарчилж исэн тоглоомнууд манай Buzz-ийн гарыг янзалж өгдөг. Надад энэ аимшигтэй их тамлуулсан муухайгаар тоглуулсан тоглоомнууд одоо бол ийм сайхан энэргүй сэтгэлтэй байгаа нэг сэтгэл төрмээр санагдсан. Анхандаа бас Woody Sid-ийн тамсан энэхүү тоглоомнуудаас айж байсан ч энэргүй жинхэнэ төрхийг нь мэдснээр айхаа болдог.
Баз айшлаад гутраа цаг алдснаас болоод Сид шинээр хүлээж авсан тесрэх буужин дээрээ Базыг наагаад дэлбэлхээр шийдэхийн хажуугаар Вуди Сидээс нуугдж жагаад Азийн тэнгэр нь буцаад харамсалтай нэг хайрцагт хоригдоод юмс нилээн бүрхэг болно. Вуди Баз дэцэд нь бүх буруугаа хүлээн зөвшөөрч хэлээд намайг бодохгүй юм бол ядаж өөрийнхөө эзэн Андиг бод гэхэд янзын урмын үгэлснээр гутралаас нь гаргаад хамтдаа сайхан зүхтхийн даваан дээр шаврын хаалт Сид орж ирээд Базыг дэлбэлхээр гаралгүй явах вэ. Вуди Сидийн тарчилсан тоглоомнуудтай хамтран нэгдэж төлөлгөө зохиогоод Сид Базыг дэлбэлхийн даваан дээр зохиосон төлөвлөгөөгөөрөө амьд гэдгийг харуулж хүүг айлгаснаар Баз Вуди хоёр ашгүй гэж тэдний гэрээ самжилтаар зүгтэн гарна. Бөө юм болсоор Анди дээрээ очиход яг нүүлгэлтээ хийж таардаг болохоор Вуди Баз хоёр нүүлгэлтийн ачааны машин дээр гяс авиран гарахад Сидийн нөгөө балайн нохоо нь Базыг чирж аваад унгаачнаа. Юу болоод байна? Нүүлгэж байгаа тоглоомнуудыг Вуди ухаад Арси удирдлагатай машиныг гаргаж ирэн Баз руу шидэд удирдсан өөрлөгөө авчрах гэтэл босод тоглоомнууд хүүшээ балаа юмчан дахиад тоглоом аваад шидчихлээ. Арай. Одоо өөрийг нь авч шидэгээд Вудиг бас аваад машинаас шидчихнэ хөөхий. Яацарсан бүтлгүй амьдрал вэ нэрэ. Шидүүлсэн бүхэн бүтлгүй байсан ч Вуди ямагт бууж өгөлгүй Базыг артаа суулгаад удирдлагатай машиныг унаад цэнэг нь дуусгад бас л бууж өгөлгүй Базын пуужин гасааж дээш хөөрөн далавчийг нь дэлгээд доош үзүмжтэйгээр хөвөн унсаар Андигийн машин дотор амжилттай орж бүх зүйлийн учир тайлагдсан гаргалгаа болон энэхүү хүүхэлдэйн кино маань өндөрлөдгөө. Би ойрд жоох уучнаа дурсаад баахан хүүхэлдэйн кино үзээд байгаа болохоор хүүхэлдэйн кинод дээр л бичлэг хийгээд байна өө. Гэтэ хэдэн зуун удаа үзэж байсан ч одоо хүртэл сонирхолтой санагддаг уу гэж та нарт надад бод үнэхээр сонирхолтой байдаг хүүхэлдэйн кинонууд. Бас бид энэхүү хүүхэлдэйн кинон дээр Disney Pixar-ын зөндөө олон нууц сонирхолтой мессежүүд, фактуудыг хардаг. Бас уг хүүхэлдэйн кинонаас ямар сургамж авч болох вэ гэвэл атаарх зан, атаархал гэдэг зүйл чамайг хинч биш болгоно. Бас чамайг үгүй болгоно. Аимшигтэй. Та бүхэн маань атаархлыг нэг том асуудал биш гэж бодож байгаа. Гэхдээ Вуди шиг Базыг харчаад атаархаад уурлаад өөрөө айгу муухай сөрөг сэтгэлгээтэй болчоор тэр нь ургаад цаашлаа зөндөө том асуудлуудад хүрэгдэг болохыг маш сайн ойлгож харж авсан байхаа. Бас дахиад нэг сургамж нь найз нөхөрлөл болгоно төгс биш. Эхэндээ Вуди Баз хоёр дайснууд мэд байсан ч Toy Story үргэлжлэх тусам бид тэдний нандин холбоос жинхэнэ найзын нөхөрлөл нь юунаас илүү их харагддаг. Бидээж анхны уучраа хэцүү байсан байж болох ч жинхэнэ найз нөхөрлөл үргэлж бие биенээ дэмжих харилцаа ойлгож хамтдаа өсөхтэй гүн холбоотой байх л болно. Тийм болохоор найз нөхөд гэдэг бол өөрөө их хэрэгтэй зүйл. Чадвал зөндөө олон найзуудтай болж тэднийг таних хэрэгтэй. Хэцүү хүнд цагт чин угаасаа найзууд ч л чамд хамгийн их тус дэм болж дэмжлэг үзүүлнэ. За ерөнхийдөө нэг иймэрхүү сургамжуудыг бид нэр өнөөдөр ойлгож болох нэ. Тэгээд бас миний бичлэгнүүдийг амар товч байна, арай л товч байна гэдэг хүмүүс би ерөөсөй ойлгохгүй байх юм. Би угаасаа товч тайлбар гэж хэлээд байгаа сте. Товч тайлбар биш юм бол та нар зүгээр бүтэн юм үзчихэж олох байхгүй юу? Амар энгийн асуудал. Би товч тайлбар гэдгээ тодотгож хэлж байгаа. Тэгээд товчхон л тайлбарлаж байгаа угаасаа. Товчлол гэдэг зүйлд чинь хитрхи товч, илүү урт товч, илүү боломжтой товч гэж юм байхгүй. Яг товчлол бол товчлол. За юу. Тэгээ дургу байвал бас үзэхээ болж болно. Тэгээ дуртай хүмүүс нь бол үзэж болно. За мэдгүй өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдорой. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай.